Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлц хэсэг хилцүүлгийг төсвийн байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалan төгрөгийн ханш суларч, инфляц зээлийн хүүгийн түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор нэгжүүдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг дэмжих, мөн бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлэхтэй холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар суудхан төлөгчийн босхийг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, татвар төлөгчийн хууль дагам мөрдөлтийн түвшин харгалзан дотоодын болон импортын нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийг 2 хүртэлх сарын хугацаагаар хойшлуулахаар хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар бизнес эрхлэгчдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн ачааллыг бууруулж, бизнесээ идэвхжүүлэх, өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлж, нийгэм эдийн засгийн эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна. Хуулийн төслийг Парламентын сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүнтэй энх төвшин, татварын ерөнхий хууль татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хувь хэмжээ болон татварын суурийг бууруулахтай холбогдсон хуулийн төслийг тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт боловсруулахаар тусгасан нь засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын хуулиутай хэрхэн уялдаж байгаа талаар, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын суудхан төлөгчийн босхийг нэмэгдүүлсэнтэй холбоотой Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн саналуудын талаар улсын хурлын гишүүн Даа Цогтбаатар нэмэгдсэн өртгийн албан татвар суудхан төлөгчийн босхийг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхдээ хувь хүн хуулийн этгээдэд ялгаатай бодлого баримтлах хэсэг талаар асуулт асууж хариулт авлаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68.8% саналаар хамт өргөн мэдүүлсэн онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 68.8% саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлц хэсэг хилцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За мөнх өсгөлэн